гэр бүлээрээ Стамбул руу явж байгаа. Тэгээд сайн нэг өнөдөр амар харсан. Стамбул руу нисгэж байна. Стамбулд family reunion хийн. Манай ихч Лондонд амьдардаг. Тэгээд түрүү жилийн цагаан сараас хойш ер нь бол уулзалтаагүй. Тэгээд энэ жил нэг уулзалт хийгээд би эндээс ээж хоёрыг авч яваад тэгчийг Стамбул руу дуудсан. Тэгээд одоо 9 цаг явна. 9 цагийн нислэгт юу хийхээ сайн мэдгүй кино татсан, ажиллаа хийж магадгүй. Стамбул бол ачаага хүлээгээд байж байна. Мят I have a beef with you. Хамгийн захын гейтэн дээр байдаг яг ямар учиртай юм бэ? Нааша алхаад хүрээд ирсэн чинь нороо хөлөрч байна. Fix this. Тэр жахав. Одоо ачаага авчаад Klook дээр airport transfer загцсан. Хотел руу $29 байсан. Яг 4 хүний 4 ачаатай гэдгийг згсэн. Нисгээс яваачтай бити хараад. Нисгээс буудлын руу цаг гарам явсан. Тэгээд буудлаа check in хийчээд буудлын ойролцоо хоол идэхээр гараад тэгээд сая яг Mediterranean hall Mediterranean hall it's quite enjoyed it. Ямар ирдэг акцент ороод ирвэ. Одоо буудлын руу галах чинь замаараа супермаркет энэ ороод жимс энэ аваад. Айлын дат бол хийлээг байхад анаа бид нарыг дагуулсан зүгээр л улаанаар зам гарчлаа. Танаа Лондон жил юм байгааз. Манай Монголд бас тэ нохоо хүртэл гарцаар гардаг юм шиг гэрлээрээ. Маргаашийн төсвүүдэрээ уулзцгаая. The next day. Day 2 Стамбул. Сая өглөөний цаг уучаад тэгээд одоо гараад явж байна. It's currently 9 AM. Тэгээд Стамбул карт болохоор метроны буудлын руу явж байна. Тэгээд өнөөдрийн үед гэх юм бол Turkish coffee making workshop руу явна. Тэгчээд тэр нь нөө Asian side-д байдаг болохоор тэр хавраас жоохон юм үнсэж бариад тэгээд гадуур жоохон дэлгүүр хийсвэх гэж бодож байна. I don't know, we'll see. Ер нь бол энэ аяллаа бүх төлөвлөгөөг манай ихч гаргасан. Шконы гинж метроныхоо буудлын дээр ирээд Стамбул карт аваад нэг Стамбул карт нь 165 лира. Тэгээ метроныхын явуулт нь 53 лира гэжсэн. Тэгээд 1 лира 83 төгрөгтэй тэнцдэг. Тэгээд сая нэг залуу бид нарт яг зааж өгöd эндээс нь аваад арай хямдхан авна гэд. Тэгээд тэрийг нь аваад тэгээд хоёр дахь залуу нь болохоор яг бид нарыг хомбох гэжсэн. Scammers. Тэр жахаа тэгээ одоо Султан Ахмед руу явах гэж байна. Stay tuned. Би жахаа. Анагаар тэгж хизээш аженда гаргуулахгүй шүү. Энэ хүн личүлээ парк дагуулж орно гэж хайк хэлчихлээ. Зүгээр парклага ястай хайк руу болоогүй энэ заяа тэгээд city hiking дараагийн тийм жоохон тийм psychological problemтай хүмүүсээр аженда бити гаргуулаарай. In the future. Just FYI. Харин FYI. Саний чулуу барьж үзчихэд маяг хийгээд байсан. Стамбулын Аз тал дээр үрээд ирсэн. Одоо Turkish coffee workshop хийхээр явж байна. 2 цагийн workshop гэсэн. Тэгээд яг энэ workshop-ыг хийж өгдөг хүмүүс нь өөрсдөө тосож аваад хүргэж өгд юм байна.
Өнөөдөр counter days байж өдрөө тоол. Яа. Because you know some details. For example, you weighed something, you know, but today it's same. For example, in Rome, in Italy, if you go today, have a lot. Are you ready? Yes. 1, 2, 3. We come in table and flip. It's very good, and we have to wait 2 or 3 minutes. Are you okay? Okay. I see it more bad in here. Эргүүлснийхаа дараа одоо ингээд аяган дээр тавьчих байгаа шүү дээ. Тэгээд зоос тавих юм бол мөнгө ирдэг юм. Ингээд тавьчих одоо хүлээ. You can open your cup slowly. Ямар нэгэн дурс мөрсний юм бэ? If you like, you can take photo your certificate, and you can. Workshop-д дуусчихад юм гарын бэлэг өгсөн. Тэгээд So this one has pistachio, Jezve? walnut, or what was? coffee set. This is handmade. Coffee. Ингээд зориг юу нэ? Дараагийн сургалтын дээрээ хурж ирвэл 20% хөнгөлөлттэй юм. You can check which is more. Энэ газрыг istanbulworkshops.com гэдэг вебсайтаар ороод тэгээд 8 төрлийн workshop байт юм байлаа. Тэнцээс цаг аваад төлбөрөөр явж болно. Make it good. Тэгээд thank you гэдэг купон код ашиглах юм бол 20% off. Хайд тэрийг нь ашиглаарай. Тэгээд энэ QR код. Workshop-д тусгачаад энэ хажууд нэг орхон хоолны газар орж ирсэн байна. Real Guans type shit. Энийг оюутан байхад Моисе ээжүүд нэг юм хоолны газар их байдаг байж лээ. Сая хоолоо идчихэд тэгээд одоо Стамбулын Аз цалаас нь хөдлөөд таксим руу явах гэж байна. Тэгээд яг энэ хоолны газараасаа гараад нэг 5 минут алхаад Port Pier байсан. Тэрний Beşiktaş гэдэг maybe I'm pronouncing wrong then Beşiktaş гэдэг юм Euro Port руу явах гэж байна. So this is the view. Феринээс буучаад тэгээд ийм нэг хүний 40 лира гэд 8 хүний судалтай юм shuttle bus гэх юм уу микро дороос суудсан явж байна. Тэгээд энэ яг зөвхөн тодорхой Euro destination төлөв явт юм байна. They're really convenient. Oh my god, this angle though. Би энэ гол нь камерад ажиллаж эхлэх бус хүмүүс гарах гал юм л да. Тэгэхээр бус хүмүүсийн privacy хүндэтгэх үүднээс дороос авч байна. So enjoy my double chin. Яа, заашгүй ээж аав энэгоос саллаа. Одоо назгай. Тоглосон. Уусаа тэр эдийн дараа нэмшлиг олж үзнэ. Тэр ч яг одоо таксин дээрээс бид нэр саллаад ер нь тэгээ хэдэн цагийн дараа 1-2 цагийн дараа Decathlon дээр олцоо гэж ярьчлаа. Тэгээ тэр хүртэл энүүгээр би өөртөө жоох юм харж авъя гээд тэгээ салаад явж байна. Гэтэ хөл хөдөлгөөн бас амар. Энэ олон хүн 4 цаг шопинг хийсний эцэст ганц л юм авсан. Найзынхаа нохоод авсан. За нэр гарч ирэх болоогүй юм шиг байна. Явж юм болж идлээ бид хоёр. Oh shit. Энэ залуу өөрөө энэ масло барьсан гинэ. Diving гэж барьсан гинэ. Nice. We devoured that shit like we were drinking tequila shots at the bar. Гоёлаа. The next day. Day 3 in Istanbul. Нэг цаг болж байна. Бодлоосоо гараад явж байна. Өглөө цай уучаад ээж аав ихч 3 музей үзэхээр явсан. Би болохоор үлдээд 11 цагаас сая нэг сешнд орсон онлайн сешн. Тэр онлайн сешн дээр одоо Монгол хэрэгжүүлж байгаа project-ийнхаа талаар танилцуулга хийгээд тэр сешнд нь Пакистан, Узбекистан, Бангладеш гэсэн 3 орноос хүмүүс орж ирээд тэг бүх юм хийж дуусчаад одоо нөгөө 3 дээр очих чинь. Тэгээ нөгөө 3 нэг archaeology музей үзчихэд
одоо Grand Bazaar дээр байна гэсэн. Би одоо тийшээ явж байна. Жохон бороо туслаад байна. Цагаагаар өнөөдөр 14 градус. Okay, let's go. Одоо энэ 5 минут дотор нөгөөдийг болцгоё. Гэтэ ер нь боломжтой яваа гэсэн. Энэ тентхи YouTube ч юм уу TikTok-ыг үзээд энэ дотор яг ямар гэдэг вэ хайгаад үзэхлээр болгоомжтой яваарэ, pickpocket их байдаг, карманы хулгайч нар их байдаг гэсэн. Тэгэхээр ирж байгаа хүмүүсээ үл юм хумаа хямгадаарай. Төрөл бүрийн юмнууд байдаг. Одоо энэ хивснүүд байна. Тэгээд юуны I'm recording. Юм яриад байгаа. Can't you see I'm holding a mic? Би ачилж үзсэн шүү. Anyways. Тэгээд сахар shut up. Энэ дотор нь олон төрлийн юм байд юм байна. Souvenirs, савхи идэлүүд, шац идэлүүд. Ингэхдээ ямар муухай гэрэлт юм бэ? Хамгийн манифчаад. Өөр дотроо spice байд юм байна. Turkish delights бас олон төрлөөрөө байна. Тэгээд явжсэн чи ихтэй алдчихлаа. Ана. Яа. Зүр. Амирыг харсч байхгүй. Ана. Миний ята газар. Анагч зүр миний камерыг авчлаа. What is this? Ята газар би. Манай дүү шашнаа шалгуу шийдсэн байна. Bye. Бязитны юм уу те? Бязитгэ Моск байна. 1500? 1506-нд баригдсан гинэ. Ийм юм байна. Баахтай суп кичнтэйсэн байна. Сургуультай, 0-тай. Тэгээд усан дордог газартай. Тэгээд суп кичн. Ядуу хүмүүсийг олдог. Ядуу хүмүүсийг хооллдог суп кичнтэйсэн гинэ. I mean to be honest надад юм нэг хамаагүй л дээ зүгээр манай энэ хөл амар cultural shit амар тортол ингэж яриад явж байна. За Grand Bazaar-аас гараад яг энэ үдэнд нэдэг нэг хоолны газар руу орчин. So this is what we got. Chicken doner, lamb doner, тэгээд chicken wrap авсан. Сая порт дээр байж байгаад буудлын руу буцаад тэгээ буудлаа сайн яг 2-3 цаг амарч байгаа буцаа гарч ирж байна. Тэгээд одоо нэг Beso rooftop bar гэдэг газар руу явж байна. It's a shisha bar, hookah bar. Тэгээд ээж аваа яжууд hookah татах чинь. Not gonna lie. That's just some. Тайрогоос энийг үзэн. After цаанаас амар бодох. За байгуулж байдаг гар юм. Одоо анар жимсэр juice хийж байна. Freshly squeezed. Зайлвэ залуун шахдаг. Зөвштэй мундаг. Хат. It sounds sexual. The next day. Day 4 одоо өглөөний 9 цаг болж байна. Тэгээд нэлээд сэрүүхэн бороотой байна. Тэгээ өнөөдөр Basilica Cistern, Blue Mosque, тэгээд Hagia Sophia Hagia ч юм тийм үү. Түүхэн дурсгалт газруудаар явна. Сая трамваяасаа буугаад Султан Ахмед гэдэг буудлын дээр болсон нийтдээ 4 буудал ирсэн. Тэгээд одоо Basilica Cistern руу явж байна. Өглөөний цагаар Basilica Cistern руу орох юм бол арай нөө хүн бахтай гэх юм уу. Тэгээд нэг сард одоо яг off season болохоор ерөнхийдөө бол бас tourist амар бахтай байгаад байгаа. Тэгээд let's go inside. Basilica Cistern дотор ороод ирсэн байна. Тэгээд тэгтэнд нь аудио тур дагалддаг. Тэгэхээр өөрсдийнхөө чивчиг аваад ирвэл бас зүгээр. Тэгээд аудио тур нь олон хэл дээр явагддаг юм байна. Тэгээд би англи хэл дээр ингээд сонсож явж байна.
багийнхаа газар руу орохоос өмнө орж ирээд кофе уух гэж сууж байна. Ууж байна. Уух гэж сууж байна. Аль нь юм бэ? За ууж байна. Одоо эндээсээ гараад Агия София руу орно. Тэрний дараа Blue Mosque руу орно. Pistachio. Croissant. Tiramisu. Би чай латте авсан. За одоо энэ сипи жохоо. Yes. Энэ шингийн. Флого бичсэн чинь ингээ энэ бүгдээр ингээ ямар нэгэн мэрхлэлээр хүлээдэг болсон. Тэгээ permission авч байгаа. За Агия Софиада тикет онцуулаад QR-ыг онцуулаад security checker ороод тэгээд бодоод дэше явж байна. Тэгээд бид авсан package би ч авах л дэгч авсан. 59 паунд гэжсэний хүн. Энд нь болохоор Sani Basilica Cistern, тэгээд Agia Sophia, тэгээд Blue Mosque 3 орцсон байдаг. Тэгээд гурваланд нь юу орцсон байгаа? Audio tour guide орцсон. Сая Агия Софиагаас гарч ирээд тэгээд одоо нэг мөрөглөлийн цаг нь болж байгаа болохоор Blue Mosque руу жоохон байж байгаарэ гэх. Тэгээд энэ ч ойрхон Pandora байхаар нь орж үзье. Тэгээд нөгөө нэг энэ ийшээ тийш явахлаар яг тухайн оронд нь таарсан Pandora-гийн ер нь одоо цуглуулж эхэлж байгаа. Өмнөх влогийг харсан бол Phuket явж байгаад Таиландын charm авсан. Одоо бүгдээрээ ороод Туркийн charm-ыг авъя. For the family or for your friends? За Bosphorus Bridge-ийг авчлаа. Өдрийнхөө хоолыг идчихэд одоо Spice Bazaar руу явах гэж байна. Энд ойрхон байсан болохоор ороод үзчихье гэж бодоод. Тэгээд эндээс гараад Blue Mosque руу явна. Viagra-тийг нэ. Таны дэлгүүрийн залууг хаанаас ирсэн гинэ. Тэгээд бараг хэлж болох бүхэл Азийн орнуудыг хэллээ. Хамгийн сүүлд нь Монгол гэдгийг хэлсэн. Тэгсэн чинь монголчууд ирээгүй бодож ийн гинэ. Та дэрлэлтэй. Тэгээд дандаа Вьетнам, Таиланд явах юм. Стамбул ч гэсэн гоё л хот байна штэ. Яг орон гэгч what the fuck. Blue Mosque дээр ирлээ. Сая Spice Bazaar-аас гараад трамвайд суугаад 3 буудлын яваад тэгээ буцаад ишээ өрөөд ирсэн. Танд бол над руу ингэж хараад байх шаардлага бол байхгүй. Сая Blue Mosque руу орох гэж ирсэн чи эднэрийн яг мөрөглийн цаг нь давхарцсан. Нэгт хоёрт тэнгуут яг энэ Blue Mosque нөрөө 3:30-аас 4:30 хооронд хаад юм байна. Тэгэхээр та ирэхээр бол цаг нь харж байгаа дээрээ. Тэгээд 4:30 хүртэл ер нь энэ ч хүлээж агаад орё гэж бодож байна. Тэгээд энэ ч нэг энэ юу ингээд засвар хийгдсэн. Зурны өнгө үзэм жалаад байна. Надад мөрөглөгийн хүмүүсээ оруулж байна. Ингээд тэнгэр ямар гоё харагдаж байна. Anyways, нийшиг ороход эмэгтэйчүүдийн толгоогоо альчураар орох хэрэгтэй гэсэн байна. Тэгэхээр хэрвээ ийшээ орохыг төлөвлөж ивэл урт альчуур оруулалт авчираад толгоогоо ороогоод ороорой. Бас нэг юм нь готлаа барьж орох юм байна. So, зузаан сүмсээрээ эсрэг байвал. Ихэд бол энэ ч нэг юм хашаа байна. Энээс цаашаа зөвхөн мөргөл үлдчихэж байгаа хүмүүс л ер нь орж болох юм байна. Тэгээд яг туристэр гэж байгаа хүмүүс бол энэ хашаанаас цаашаа орж болохгүй юм байна. Цогтой. За сая Blue Mosque үзээ гараад ирлээ. Тэгээд ер нь бүтэн өдөр боллоо. Хоолоо идээ 50 явахлаар юм болж байна. Тэгээд мөрөглийнхэн цагаар нь битгий ороорой. Мөрөглийн цаг нь бичсэн байвал нэмэх 30 хасах 30 минут гэж тооцоолоод орсон зүгээр юм байна. Тэгээд
Өөр нэг юм гэдэг юм бол Basilica Cistern гэдэг байсан шүү дээ ихний ордог. Тийшээ ер нь өглөө эрт 9 цагт яваад очичвол зүгээр сая хажуугаар нь өнгөрсөн чи бараг л 200 метрийн очор үүссэн байсан уу? Тийм тэгэхээр эртхэн очсон зүгээр. Тэгээд ер нь энэ чи юуны бидний хөдөлж авсан пакэжийн би линкийн description-д оруулчих. Тэгээд тэрэн дээр байсан нөгөө нэг guide tour guide гэх юм уу? Англиар ярьдаг audio guide байсан. Тэр нь амар дайжгүй санагдсан. Тэрийгээ сонсоод яг тэрнийхээ дагуу юмнууд нь үзэж явчихвал бас зүгээр. So, it was worth watching. Одоо бодол руугаа явлаа. Тэгээд өнөөдөртөө ер нь бол ингээ wrap up хийгээд бодлохоо хаваар орон хоолоо идээд. Тэгээд see you tomorrow. The next day. Cruise dinner дээр ороод ирлээ. Тэгээд амар хүн байд юм байна. Нөгөөний 21 паунд байсан. Хямдралтай өнөр 26-аас 21 болсон. Тэгээд энд нь болохоор unlimited soft drinks хоол орцсон байгаа. Тэгээд booze-ийг бол нэмэлт мөнгөөр авна. Тэгээд надаас бусд нь энэ ч ер нь жоохон багуудаг хүмүүс юм шиг байна. Гэр бүлийнхнийгаа одоо таньж эхэлж байна. За it's getting chaotic. Амар хүн гараад ирлээ. Тэгээд явчих. The next day. Day 6 in Istanbul. Нилээн бороотой байна. Тэгээд өнөөдөр Балат гэдэг газар руу явна. Энд нэг юм Virgin Mary Greek Orthodox Church гэдэг нэг юм газар ирсэн байна. Тэгээд энд нь болохоор нөгөө нэг Константинополын гүнж Абаг хаантай 13 дугаар зуунд гэрлээд тэгээд Абаг хааныг нас орсны дараагаар буцаж Константинополд хурж ирээд тэгээд энэ ч гэлэмээ олсон гэдэг юм байлээ. Энэ газар. Нөгөөч авир гинт түүх ярьсан. Та эдтэй түүхэнд дурсгал газрууд үзүүлэх гэж ChatGPT явуулаа шүү. Сая Балатаас гараад Uber дуудаад тэгээд IKEA дээр хүрээд ирлээ. Тэгээд энэ IKEA-ны хажуу талд бас юм Forum Istanbul гэдэг нэлээд том молтой. IKEA-аас гараад ишиг орно. Тэгээд орж юм идчихэд тэгээд юу вэ? Гэр орондоо хийдэм авах гад ирсэн байна. Let's go. Swedish meatballs авсан. Би нөө вандо иддэг болохоор вандоныхоо оронд нь төмс авцсан. So we got a lot of sides. Зотон grape leaf дараацсан dessert, salad, pie, desserts. Тэгээд нэр бүгдээрээ нийлээд 2127 лира авсан. 4 өний хоол full course meal гэхлээр бас дэжгүй. All right, it's official. Skilled-жин, номолджин, шилдний артал руу хатгаж байна. Hello, last day in Istanbul. Өнөөдөр өглөө 50 босчоод breakfast идчихэд тэгээд хотелд жоо амарсан. Тэгээ манай нөгөө гур болохоор Modern Museum үзсэн. Одоо энэ үзэж байгаа тэгээд удахгүй дуусах бах. Тэгээ тэр гуравтаа уулзаад бид нэр явж нэг өдрийн хоол идэнэ. Тэгээд уулзах газараа би болж одоо хүлээж байна. Энд бол нэлээд гоё юм. Яг салхитай хүүтэн байгаа ч гэсэн амар гоё байна.
Энэ нөгөө cruise dinner ийсэн порт дээр хүрээд ирсэн байна. So I just had this cutest couple take my video. Би сая Osmo юм дээр tripod-н дээр тавьчаад өөрийнхөө бичлэгийг хийгээд суужсэн чинь зогсчихсэн чинь юм хурцсны бичлэгийг чи хийгээд өгьегээд энийг хөөрхөн байсан саяны хоёр гэдэг. За нөгөөдийг эртэлнийг энэгээр ярхан кофе шоп сууж агаад тэгээд явж өдрийн хоолнд оръё. Ээж аваа энэ горомдоо. Өдрийн хоолыг идээд гэтээ сая өдрийн хоолны бичлэгийг мартчих ерөнхийдөө бол загас ицсэн. Seafood. Одоо энэ хавар ортакой дээр байгаа л ерөнхийдөө жоо энэ хаваараа явж юм үзэж агаад тэгээд өнөөдөр ер нь эрт буудлын руугаа явъя гэсэн төлөвлөгөөтэй нь ёо. Дээрээс гэрэл туссан чинь хацар юу вэ? За ботокс хийх юм байна. I guess it's the last day in Istanbul. Бодлоосоо check out хийчихэд тэгээ Klook дээр машин дуудаад airport transfer дуудаад $30 болсон. Тэгээ манай хотелоос airport руу 40 км гаруй байсан. Нэг цаг яваад ирсэн. Нэг цагч бүр 40 минут явсан. Тэгээ хурж ирээд өгн манай нислэг 4 цагаас байсан. Өдрийн 4 цагаас. Тэгсэн чинь хойшлоод шөнийн 11 цагт болсон байна. Одоо airport дээр 10 цаг байна. Өгн бид эдийн нислэгийн цагт тааруулаад манайгч өөрийнхөө нислэгийг авсан. Тэгсэн чинь манай нислэг хойшлоод ихчийн нислэг хэвэндээ үлдсэн. Тэгээ манайгч одоо буцаад Лондонд руу явж байгаа. Хэлээж бид гурав одоо энэ ч оройн 11 хүртэл байна да. Яг хоо check-in нь нэг 8 гэж эхлэх бах. Тэгэхээр тэр хүртэл одоо ингээд 7 цаг байна. Do something, Miat, what the fuck?